Монгол дахь нэхэмлийн үйлдвэр барилгын талбайн орчин зэрэг нь хойд солонгосын ажилчдыг одоогоор дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн стандартын хамгийн доод шатанд ажиллаж байгаа гэж дүгнэхэд хүргэж байна. Энэ нь албадан хөдөлмөр эрхлэлтээс ялгаагүй хэмээн олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээллийн ажилтан Софи Фишер хэлсэн байна. Мөн тэрээр Аз номхон далайн иргэд гадны улсад хөдөлмөрлөж буй нөхцөл байдлын тухай өгүүлэхдээ хойд солонгосоос Монголд ажиллаж буй иргэдийн асуудлыг илүүтэй онцолжээ. Зөвхөн ажлын нөхцөл бололцоо тааруулгаас гадна манай үйлдвэрүүд хойд солонгосын иргэдэд цалинг нь цагт нь тавихгүй байгааг дээрх мэдээлэлд тэмдэглэсэн байна. Монгол улсад ажиллаж буй хойд солонгосын ажилчдын ярьснаар ажлын байранд албадан хөдөлмөр эрхэлж буй мэт ойлгогдох нэг хүчин зүйл бол цалингийн маш тааруу менежмент юм. Хойд солонгосын ажилчдын ахлагч нь ярихдаа монголчууд ихэнхдээ цалингаа цагтаа тавьдаггүй, тавьсан ч тасалж өгдөг хэмээн хэлсэн байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тайлангаас харахад Улаанбаатар хот олон улсын хөдөлмөрийн жишг стандартыг ноцтой зөрчсөн тохиолдол олон хэмээн Фишер ярьжээ. Тэрээр цааш ярихдаа олон улсын хөдөлмөрийн байгууллагын албадан хөдөлмөрийн конвенцийн 29-р зааснаар хэрвээ альва улс орон албадан хөдөлмөрийн шинжтэй ийм үйлдэл гаргасныг тус холбооны ажилтан албан хаагч нь илрүүлж мэдвэл заавал урьдчилан сэргийлэх, зогсоох хүртэлх арга хэмжээг авдаг төдийгүй Монгол улс энэ үйлдэлийг таслан зогсоох үүргийг олон улсын өмнө хүлээсэн хэмээн хэлсэн байна. Одоогоор Монгол улсад хойд солонгосоос 2000 гаруй ажилтан хөдөлмөрийн гэрээгээр байрлан ажилладаг. Тэд газар тариалан үйлдвэрлэлийн салбарт гол төлөв хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд Вашингтонтой хийсэн санамж бичгийн шугамар ажилчдын тоог нэмэгдүүлэх боломжтой хэмээн заасан байна. Улаанбаатар Пхеньяны гэрээгээр ажилтнуудын тоо дээд тал нь 4000 хүртэл байх боломжтой юм байна. Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын төрийн эрхэнд гарснаасаа хойш тус улс гадаадад ажиллах хүч гаргах нь нэмэгдсэн юм. Хойд солонгосын хүний эрхийн мэдээллийн төвийн гаргасан сүүлийн үеийн судалгаагаар гадаадад ажилладаг иргэдийн тоо 50-аас 60 мянга болж огцом өсжээ.